Монгол Улсын үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлт санал асуулт явуулах тухай Улсын хурлын тогтоолыг Улсын хурл хэлцэж байна. Нийгэмд үүсэж байгаа нөхцөл байдал гэдэг ч юм уу өнөөдрийн улс төрийн системийн гажуудлыг засах асуудал бол энэ Монгол төрийн засах ёстой асуудал мөн. Энийг бол шийдэх шийдэл нь өөр арга замаар явах ёстой гэж бодож байгаа. Монгол Улсын үндсэн хуулинд бид 19 онд үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан. Ингээд одоо 2003 жилийн дараа дахиад одоо Монгол Улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж Улсын хурл өнөөдөр тогтоолын төсөл оруулж ирлээ. Монгол Улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулах журмын тухай хууль. Монгол Улсын ард нийтийн санал асуулах явуулах тухай хуулигээд өнөөдөр энэ үндсэн хуультай холбоотой үндсэн баримт бичих байдаг. Монгол Улсын үндсэн хууль гэдэг бол үндэсний зөвшлийн бичиг баримт. Энд бол улс төрийн намууд парламент суудалтаа суудлага нийт Монголын ард иргэд энд оролцох ёстой. Энэ асуудлыг шийдэхийн тулд Монгол Улсын үндсэн хууль болон ард нийтийн санал асуулгын тухай хууль заасны дагуу ард нийтийнхаа санал асуулгыг хийчихье. Ард түмэн өнөөдөр энэ үндсэн хуулинд өөрчлөлт оруулах тэр сонгуулийн тогтолцооны өөрчлөлт, их хурлын гишүүдийн тоог нэмэх асуудлыг дэмжинэ гэх юм бол бүгдээрээ энэнийг хэлэлцүүлье. Бид өнөөдөр энэ үндсэн хуулинд өөрчлөлт оруулах, ард нийтийн санал асуулга явуулах гэдэг энэ зөвлөлт санал асуулга гэдэг ийм юмыг зохион байгуулах нь хэдийгээр хуулиад олгосон эрхэж гисэн ийм байдлаар үндсэн хуулинд өөрчлөлт оруулах нь өнөөгийн нөхцөл байдалд улам одоо муу үр дагавар авч ирнэ шүү гэдэг ийм бодолтой байна. Тийм учраас одоо Улсын хурл яаралтай хууль гаргаж ард нийтийн санал асуулгын тухай хуулийн дагуу ард түмнээс саналад асууя. Энийг би зөв бурууг бид ард түмнээр шүүлгэе гэсэн ийм байр суурьтай байна. Энэ зөвлөлт санал асуулга гэдэг энэ тогтоолын төслийг оролцож байгаа энэ субъектууд, оролцож байгаа энэ хүмүүс өнөөдөр зөвхөн энэ ард түмний хүсэн хүлээгээд байгаа. Төрийн тогтолцооны болон бусад асуудлыг шийдэх шийдэл нь зөв үү, буруу юу гэдэг дээр энэ ард түмнээс л асууя. Зөв бол энэ ард түмэн бол шийдье, зөв байна, ингээ гэд өгөх ёстой. Үгүй болвол ингэж одоо өнөөдөр энэ ард түмний зөвлөлт санал асуулт гэдгийн нэрийн дор ийм юмыг зохион байгуулах нь маш муу үр дагавартай шүү гэдгийг би энд хэлье. Яагаад тэгэхээр би өнөөдөр ард түмний төлөөлөлний өмнөөс энэ үгийг хэлэх ёстой гэж бодож ийм байр суурьтай байгаагаа хэлж байна. Анхаарал тавьсанд